төрөөс төмөр замын талаар баримтлах хүч гэж гаргачихлаа шүү дээ. Тэгээ энийг хэрэгжүүлэхгүй. Энэ бол би их бодож олжсон, олуулаа хэлэлцсэн, одоо хоёр намынхаа хойлол байсан. Ийм л одоо баримтч. Энэ баримтчгээр бол маш зөв тодорхойлсон байдаг байхгүй юу? Өргөн царийг нь одоо нэгдсэн сүлжээ байя, тийм. Одоо энэ Монгол улсын дотоодын сүлжээ. Энэ бол тусгаар улсын одоо бодлого байх хэрэгтэй. Энэ үнэхээр тусгаар улсын бодлого тавьсан бид нар бол өргөн царгийг нэгдсэн сүлжээ бүгдээр нэгдсэн байна. А цаашаа гарч байгаа нь ямар байх вэ гэдгийг хэлд авж байгаа нь ямар байх вэ гэдгийг тэр үедээ хэлцээ гэсэн. Хилийн доторх бүх төмөр зам Монголын хөдлөх бүрэлдэхүүн байх хэрэгтэй. Энэ чинь зөвхөн нэг шороо болоод дээр нь төмөр тавих тухай асуудал биш. Энэ чинь дагаад Монголын газар нутгийн асуудал гарч ирнэ, нүүдэл суудлын асуудал гарч ирнэ. Энэ бүх талаас нь бодоход Монголын тал өөрөө дотоодын төмөр замынхаа эзэмшлэгийг бүрэн хариуцдаг эзэн байх тухай асуудал. Хэрвээ энэ зарчим алдагдаад ингээд гадны төмөр зам Монгол руу орж ирээд гадны үйлчилгээ тэрний хариуцдаг болох юм бол Монгол тэр хэмжээгээр өөрийнхөө нутаг дэвсгэр эзэмших чадвараа тэгээд бүрэн эрхээр хохирно гэсэн үг л дээ.